яг гоо хэдүүлээ өвлөг үндэслэл. За тэгээд өв нэгдэх үе. За хуулисны өвлөгч гэж хэнийг хэлээд байгаа. Өв хүлээн авахаас татгалзсан гэж хэлээд байгаа. Хилцэл гэж хэлээд байгаа. Өвлөг хэргийн гэрчлэгээ олгох гэж хэлээд байгаа. Өвлөгцийн эд хөрөнгийг хамгаалах гэж хэлээд байгаа. Шүүхээр одоо яг энэ үеийн талаар одоо шийдвэрлэсэн практик ямар гэсэн ийм сэдвийн хөрөнгө хэлсэн байна. Тэгэхээр бидний мэддэг энэ нас орсны гэрчлэгээ дээр үндэслээд өвлөг харилцаа үүснэ. За энэ юу өвлөгддөг? Эд хөрөнгө эрх өвлөгдөн гэж байна. Яасан төв. За тэгээ энэ хизээ өв нэгддэг. Өв нэгдсэн газар гэж юу хэлээд байгаа юм бэ гэж ярилцсан. За тэгээ өв хүлээн авахаас татгалзах гэдэг зүйл маань юу гэдэг вэ ярилцсан. За энд яг энэ багийн дарга, баг хорон дарга яг эргэцүү ямар үр дагавартай яг энэ өв залгамжлалын харилцаанд оролцдог юм. За энэний одоо бүртгэлийн хууль болоод одоо энэ бүртгэл дэвсгэр засаг захиргааны нэгжийн тухай хууль эдгээр дээр одоо яг энэ багийн даргын одоо яг хуулиар бүтээсэн үүрэг нь юу байдаг болоод бид нар энэ өв залгамжлал тэр хүмүүсийн тодорхойлтыг одоо авч энэ өвд гэдэг вэ гэдгээр ярилцсан. За хууль ёсоор өвд гэдэг ойлголт нь иргэн нас орсон байх ёстой. За гэхдээ иргэн нас орлоо гэхээр яг мэргэжлийн түвшинд нас орсны гэрчлэгээ байгаа бол маргаан бол тэр гэж марах нь гэж байна. Гэтэл амьдрал өөрөө баялаг учраас тэр хүн нас орсон аль биесээр тогтоогдоогүй хүмүүс байдаг. Жишээ нь одоо ингээд дайны хүн нөхцөл байдал явчаад дайн болж байгаа юмас алга болцсон хүн байж байна. Нөгөө бол жимс түүж байгаа алга болж байгаа. Сургуу тэр хүн өвцөн ч мэддэхгүй, амьд ч мэддэхгүй тийм гэж байна. Тэгэхээр тийм өвцсөн юм гэж бид нар үр дагавар үүсгэж болохгүй. Яг түр тэр хүн тасварсан гэдгийн шүүгээр аль биесээр шүүхэн шийдвэр гаргаж байна. Тэр нэг яг энэ хүн тасварсан гэдэг аль биесээр зарласан байж ч тэр одоо тасварсан гэсэн энэ харилцаа үүсдэг. За нас оргичийн эд хөрөнгө эрх өвлөг явуулж. За нас оргичийн эд хөрөнгө гэж яг юу хэлдэг вэ? Эд хөрөнгө эрх гэж юу гэдэг нь гэдэг аяа сайн ярих хэрэгтэй. Тэгэхээр эд хөрөнгө гэхээр бид мэдчихэж байгаа. За манай Монгол улсын хувьд бол одоо үйл хөдлөлт гэдэг нь сар бид нар ойлгодог болсон эрхцүү эргэлтэнд ороод одоо газар тэгээд одоо бид нар байшин үйлдвэрийн байшин үйлдвэрлэх гэдэг нь компани мэддэг болсон. Хөдлөх хөрөнгөн дээр бид нар бас нэг жоохон хэцүү юм тийм өндөр түвшин тэр сангийн түвшинд очоод хятад Япон зэрэг ийм түвшинд очоод яг хөдлөх хөрөнгө чинь энэ одоо хөөрг байлаа гэдэг чинь энэ хөөр хинийхэн бэ гэдэг хэцүү бүртгэлийн газар бүртгэдэг байна. Ерөөсөө альва нэгэн улсын одоо эргэцэн хөрөнгийн хөгжил аль түвшинд байна гэдэг бүртгэлээр хамаардаг. Тэр соёлоор хамаардаг. Тэгэхээр хөдлөх хөрөнгийн бүртгэл бол аль биесээр хөгжүүлэх юм шиг болоо. Яг хөгжлийн шатнд явж байна. За энэ хөдлөх хөрөнгөн дээр үн цаас хувьцаа байдаг тийм ээ. Тэр бол мэргэжлийн байгууллагуудын үндэслэл хийж байгаа. За тэгэл мал байна шүү дээ. Тийм одоо хөдөө орон нутагт бол мал тоолох гэж байна. Гэхдээ тэр мал нь хэн дээр тоолуулсан бэ гэдгээс эргэцүү үр дагавар үүснэ. Тэгэхээр одоо өнөөдөр бид нар энэ яг үйл хөдлөлийн төрөнгийг хэний нэрээр бүртгэх үү? Хэний хөрөнгө байх вэ гэдгээс нүүр залхамжлах асуудал бас ярив. Гэрүүлийн дундын хөрөнгөгээ бүртгүүлчих юм бол амьд байгаа нас орсон хүн хөрөнгөө хувааж аваад тэр оног хувь дээр нь өвлөх эрхийн гэрчлэгийг өвлөх эрхийг хуваадаг учраас бүртгэл өөрөө юм шүү. Тэгэхээр малаа одоо жишээ би өөр дээрээ малаа бүртгүүлж байна. За тэгээд манай нөхөрт бол оногдохгүй байх юм шиг. Гихчийн тий одоо хэрвээ нөхөртэй гэр бүлийн дундаа ингэж гисэн байх юм бол тэр малыг чинь дундуур нь хувааж авч байгаа тэр хэсэгт нь үе одоо үйлдэл хийхээс болоод бид нар өнөөдөр бүртгэл үнэн зөв байх үйл хөдлөлийн хөдлөх хөрөнгөний одоо бүртгэлийг зөв хийж тэр хөрөнгө авах эрх нь нэгдэх гэдгээс тэр үнэн үүснэ гэдгийг ойлгож байна. За эрх хөдлөлтөн гэдэг тэр манайх хоёроос бас ойлгохгүй. Дээрээ 515 дугаар зүйл дээр хөрөнгө болоод эрх хөдлөлтөн гэж байна. За одоо хэдүүлээ энийг ойлгохын тулд би нэг жишээ хэлээ л да. Нөгөө ахмад дайчдаг орон сууц буюу 35 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө өгнө гэж байна шүү дээ. Тэгээ ахмад дайчдаг байр өмнө тэр байр өмнө баригдаг. Тэгсэн мэт засгийн газраас тогтоол гараад ерөнхийдөө зорилго гаргаад олгоно авсан шүү дээ. Энэ чи ирэх баг.
эрхийг авъя, уг залхамжлах эрхийг бэрхшээлээ авъя гэхээр тэр хөрөнгө тодорхой биш би өгөхгүй гэж болохгүй нэ шүү дээ. Жишээ нь одоо шаардлага хэрэггүй гэж байна шүү. Аав нь ингээд амьд байхдаа хүнд 10 сая төгрөг өгсөн. Шүүгээр маргаж явсан. Тэр хүнээс юм авах гэж байгаа нь асуурчих юм бол шаардлага эрх нь өгдөг шүү. Эрх гэж тийм. Тэгээ оюуны эрх биш. Оюуны одоо эрх гэдэг нь энэ үйл хөдөлгөөн хөрөнгө байхаас гадна эрх өгдөг. Жишээ нь одоо за хэдүүлээ ойрхон жишээ ярил л да тийм. Бэлчээрийн газар эзэмшдэг бай. Тэ? Одоо юу гэдэг хаварчаа намарчаа чи эзэмшээд байгаа юм зү. Тэгээд тэр хаварчаа намарчаа эзэмших эрхийг өгүүлж авч болох юм биш. Хүүхэд өөр гэхдээ газар болоод бас газрын тухай хууль иргэн газар өмчлөх тухай хууль болон газрын тухай хууль зөвшөөрсөн. Тэр эрх олгосон газар нь зөвшөөрөх юм бол тэр зөвшөөрлийн дагуу өргөжлүүлээд эрхээ авах боломжтой. Бас давхар хуулийн үйлдэж юм чинь ярьж байгаа. За эрхийн асуудал юм. За эд хөрөнгө эрх гэж юу гэдэг вэ? За одоо хэдүүлээ юу вэ? Иргэний хуулийн 500 хууль ёсны өвлөгч гэж яг нэг хэлвэ. Хууль ёсны өвлөгч гэдгийг иргэний хуулийн 520 дугаар зүйлийн нэг гэж бодвол эхнэр нөхөр тэгээ хүүхэд эцэг эхний ээж юу гэж. За хоёрдугаар ээжийн өвлөгчд эдгээр хүмүүс байхгүй бол ах эгч эмээ өвөө хоёрдугаар ээж ачцээ. За энэ ах эгч зээ байх бол гуравдугаар ээж өвлөгч ачин сэр зээ зэр эмэг өвөг гэдэг энэ анаа гэж зааж байгаа. За ингээд 523-ыг хэдүүлээ аюу сайн бас анхааралтай үзэх хэрэгтэй. За танай гэр бүл нэг юу гэдэг заасан байна. Энэ дээр яг хуулийн 3 үр дагавар үүсгэж байна. Үүнийг 523 дээр юу зааж байгаа гэхээр хөдөлмөрийн одоо тэр нас барсан хүнтэй хамт амьдарч байсан. За нэгдүгээр нь одоо тэр нас барах хүнийг нас барахаас өмнө амьд байхад нь хамт амьдарч байсан. Хууль зүйн үр дагавар. Хоёрдугаар нь хөдөлмөрийн чадвар. Түүний асрамжинд байсан. Ийм хүн тэр гэр бүлийн бүртгэлд байсан бол тэр хүний одоо зөвсөн хууль ёсны өв залхамжлагч биш байсан ч гэсэн өв залхамжлыг нэгдүгээр ээлжийн өвлөгч нартай адилхан авна. Тэгээ энэ дээр бол нөгөө хорон дорын бүртгэл агиж байна. Хорон дорын бүртгэл агиж байна. За энэ бүртгэлийн тухай хэдүүлээ илүү нарийн ярина. За ингээ хууль ёсны өвлөгч нар бол эдгээр хүмүүс байна гэж. За тэгвэл та ядас би нэг зүйл асуу. Хамтран амьдрах чигээр шүүхөр шийдвэрлэсэн. Сүүлийн 5 жил хамтран амьдсан. Тэгээ тийм хүн шүүхөр шийдвэр бариад юу авъя гэдэг нь тайлбарлав. Одоо манай энэ одоо амьдралын бас амьдралаас үүссэн тийм харилцаа байгаа гэдэг одоо хөлсний нэр нөхөр болж асуулаа гомдлоо хамтарч амьдарч байгаа гэдэг нь асуурчдаг. Тэгэхээр энэ бол биш. Тэр хүн хамтран амьдарсан байгаад шүүхийн шийдвэртэй байсан ч гэсэн хамтран амьдрагч бол өв залхамжлагч биш. За энэ иргэний хуулийн 521-д юу заасан бэ гэхээр эхнэр нөхөр гэж заасан. Хуулийн үр дагаврын хамт эхнэр нөхөр гэж заана гэдэг бол төрийн өмнө албан ёсны бүртгэлтэй бай. Дээрээс нь гэр бүлийн хуулийн заасан ба бие биенийхээ өмнө эрхийг зүүн гэж байна. Асрамжуулдаг байх. Тийм үү? Одоо тийм үнийг өвдсөн байхад одоо тийм асрамжуулж байна. Тэгэхээр 521 эхнэр нөхөр гэж заасан болохоос хамтран амьдарч заагаад учраас тийм шүүхийн шийдвэртэй байгаад өгч болохгүй. Яг энэ нөө мэрэгжлийн натурашнч гэсэн энэ дээр хаалтаа шүүгээр хамтран амьдрах шийдвэр тогтооход үеийн бичсэн байна. Маргаан үсгээд практиктэй тэгжсэн тохиолдол байсан учраас та эдгээр бисгаж авъя. За энэ 520-ыг бүгд гэдэг дээр бас хэдүүлээ сайн бодох хэрэгтэй. За энэ дээр яг тэр натурашны практик, шүүхийн практикээр ямар алдаа гарах вэ? За энэ хүүхэд гэдэг чинь үрчлэгдсэн хүүхдийн хувьд яах ёстой вэ? Үрчлэлт гэж юу юм бэ гэдэг нь мэдэх ёстой. За гэр бүлийн хуулийн дээр үрчлэлтийн асуудал тэр хүүхэд одоо тэр албан ёсны ээж аваасаа үрчлэгдсэн байх юм бол үрчилж авсан ээж аав тэр хүүхдийн хооронд эцэг эхийн шууд эргэцүү үйл үүсгэж. Эхлээд ээж аав хоёр нь баян хүн байж байгаа. Хүүхдээ хүнд өргүүлчихэд тэр ээж аав нь асуухад тэр хүүхэд авахгүй байна. Тэр өргөж авсан ээж аавынхаа хөрөнгийг аав
гэдэг ийм үр дагаврыг эргэлзээ хуулиар зохицуулж байгаа. За эцэг их гэдэг бол ойлгомжтой ингээд эцэг байж байгаа. За тэгээд ачцээ гэдэг ойлгомжтой ач гэж хэний хэлдэг. Бид нар бол уг нь ачцээ гэж хэлж ойлгож байна. Тэгсэн чинь цаатлын нөгөө одмыг олох тухай хуулийг тайлбарласан дээд шүүхийн тайлбар ачцээ гэдэг арай өөр үү. За энэ ачцээ гэдэг яг энийг хэлбээ. Тэгэхээр улсын дээд шүүхийн Австрийн нийслэл гис хэрэгт элементикс цагаат хэд нөхөө олох хууль заасны энэ хуулийг тайлбарласан 10-р зүйлийн нэг. За энэ хуулийн нэгдэх хэсгийн 1 2 3 заасан хүмүүс байхгүй хэлбэлтгчийн ачцээ гэдэг нь хэлбэлтгчийн төрсөн буюу өрчилж авсан хүү охноос гарсан хүүхэд түүнчлэн хэлбэлтгчийн төрсөн ах эрэгтэй дүүгээс гарсан хүүхэд ач төрсөн эгч эмэгтэй дүүгээс гарсан хүүхэд зээ тус хамаагүй байна. За ингээд бид нар бас нэг юм ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр хуулийн нэг заалт нийгмийн харилцаа тэр чиглэлд зохицуулах хэрэгтэй. За хуулийн нэг заалтыг тайлбарсан дээд шүүхийн тайлбарыг бүх бүрт хэрэглэх хэрэгтэй. Уян чинь цагаат бүлийн нөхөө олборыг энэ хуулийг л тайлбарласан байж. Энэ өв залхамжилт ямар хамаатай юм. Буруу ойлгоод болохгүй. Яг бид нар энэ хууль тогтоомжийн хууль одоо энэ 17 оны 1 сарын 1-ээс үйлчилж байгаа шүү дээ. Тэрэн дээр бүр илүү тодорхойлжсэн. Нийгмийн харилцаанд урд нь хуулийг зохицуулсан юм давхардуулж хийж хуулийг зохицуулж байгаа. Тэгэхээр энэ хэрэгцээ хуулийн ачцээ гэдэг бидний ойлгож байсан нөгөө хүү охноос гарсан ачцээс бас арай өөр байна. Хууль зүйн үр дагавруудаас арай илүү. Тэгэхээр нөгөө ихний ээлжийн өвдөгч огт ах туу хамаатан садан байх бол энэ өвдөгч болно шүү дээ. Тэ? Бид бол энийг ойлгож байгаа шүү дээ. Ихний ээлжийн ээж аав байхгүй мөртлөө тэр хүний нөгөө хөрөнгийг авах гэхээр өөр хүн байхгүй ачцээд нөгөө гэсэн чинь ачцээд ийм хүмүүс хамааралтай байна шүү. За нас барсан хойд төрсөн хүүхэд бас хүүхэд гэдэг ерөнхий хэлбэр хамтсан хоёрын нэг дээр хүүхэдгээ заасан байна. Бид нар бол эргэцсэн одоо бусад харилцаа болоод яг төрөө тэрэ аваад нийгмийн харилцааг бүртгэсэн хүүхдийн асуудал байдаг. Энэ өв залхамжилт нас барсны хойд төрсөн хүүхэд гэдэг. Тэр хүн нас барлаас нэр хэмжүүлэхээр тэр жирэмсэн үлдсэн эргэлтэй хөлтэй гаргахад тэр хүчтэй одоо юм ямар ч юм яаж хүүхдэд одоо бай заасан байна. Тэр үеийн тэр 520-ын 3-т Иргэний үеийн 520-ын 1-2 дурдсан иргэнээс гадна үйлдвэрлэгч нас барахаас өмнө нэгээс доош жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хуулисны үйлдвэрчид тооцогдох бөгөөд өөр үйлдвэрч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр үйлнэ өгч. За энэ дээр одоо хэдүүлээ би одоо ингээд яг хэдүүлээ тэр нэг хорон давын одоо яг хэрэгцээ үр дагавар гаргаж байгаа тэр нэлээ сайн ярилцсан. За ингээд хэдүүлээ нөгөө гэр бүлийн дундын хөрөнгө хуваарь хөрөнгөн дээр нэг жоохон тогтоод жоохон яриад байна. За ингээд бид нар ингээд гэр бүлийн дундын хөрөнгө гэж яг юу хэлдэг юм бэ? Хуваарь хөрөнгө гэдэг чинь ямар үр дагавартай вэ гэдэг бодъё л та. Тэгэхээр бид нар нөгөө үйл хөдлөлийн хөрөнгө бүртгэлээ өмнө зөв бүртгүүлэх танах одоо яг энэ байгаа танах булган аймагт байгаа энэ бүртгэл өөрөө өмнө зөв байх нь ямар одоо хэрэгцээ үйл дагавартай гэдэг. Та хэд өөрсдөө ямар нэгэн материалын өөр үүсгдэг одоо төрийн албан хаагч гэсэн зүгээр иргэний хуваарь л энэ хичээлийг ойлгох. За тэгшээр аяндаа. За та яг өөрсдөө байна. За би ам бүл хөрөнгөтэй хоёр хүүхэдтэй нөхөртөг хамт амьдардаг. За ингээ хөрөнгө байлаа гэж бодоход би яг манай гэрт байгаа тэр он сууц газар цуслангийн байшин бид дөрвөлнгийнх нэр дээр байх юм бол хэрвээ намайг нас барлаа гэж бодох юм бол эхлээд тэр хөрөнгийг байлгаж байгаа 4 хүн байна. За энэ оюун чимгэх, Батурлах, Мөсгөх мөдрийнх гэдэг 4 хүн байна. Тэгэхээр оюун чимгт багахан хувь үлдэж очиж байгаа.
тэр хувь дээр өвийн асуудал хэрэг. За тэгвэл өөр дагавар яаж гардаг? За манай нөхөр нэлээ одоо эргэцэн ухамсартай боловсролын төвшин өндөр учраас манай нөхөр бүх хөрөнгө өөр дээр бүртгүүлсэн. Бүх хөрөнгө өөр дээр. Би ороход гэртээ хүүхд хардаг учраас ойлгодогчгүй. Яг одоо зээлмэл аваад одоо яг бизнесийн юм хийгээд мань байснаас тэрний нэр дээр байж байгаа дараа хурдан түргэн харилцаанд орох юм аа гэдэг юм гэж. За тэгсэн манай нөхөр залуу аваа. Бид нарт юм очихгүй. Итгэхгүй. Яг л одоо яг манай энэ эртний эргэцэн харилцаанд юу одоо ямар зохицуулт байж байна гэхээр зэрэг бүртгэл үнэн зөв байх хэвээр бүртгэлээ чи зөвтгүүлсэн байх хэвээр гэдэг нь ярьж байгаа. Одоо шүүхийн практик гэж ярьж байгаа. А гэтэл энэ хуулийн 182 дээр бүртгэл үнэн зөв байна. Тэгэхээр бүртгэл үнэн зөв байхын тулд бүртгэлийн байгууллага нотариат бидний одоо сайн зөв бүртгэлээр бүртгэл үнэн зөв болсон. Тэгээд үйл хөдлөлийн хөрөнгөний бүртгэлийн хууль сая боловсронгуй болохтой би ажлын хэсэгт навж ажилласан. Тэгээд энэ дэр бүртгэл үнэн зөв байхын тулд яг хөглөө зэрэг иргэдийн одоо яг энэ хууль энэ харилцаанд оролцож байгаа иргэдсэн одоо боловсролын төсн соёл нь төдийлөн одоо бид хүн болгон мэддэг болоогүй байгаа учраас тэрэнд нь тааруулаад хөрөнгө анх эхлээд бүртгүүлэхэд иргэдэн одоо манай нөхөр ганцаараа өөр дээр бүх хөрөнгөө бүртгүүлэхэд иргэдэн бүртгэлийн байцаагч за та хууль ёсны гэр бүлтэй юм байна. Та эхний удаа хөрөнгөө бүртгүүлэхдээ эхнэртэйгээ ирээ. Тэгээд эхнэрт нь зөвлөгөө өгөөд за энэ үр дагавар нь ингэж гарна шүү. Чи дараад нь одоо энэ хөрөнгийг нөхрийн одоо хуваарь хөрөнгөөгөө бүртгүүлчих юм бол бүртгэл нь энэ хүний нэр дээр бүртгүүлчих юм бол дараад нь энэ хөрөнгө энэ хүн дээр бүтээрээ очин чамд болохгүй шүү гэдгийг нэг удаа зөвлөөд тэгээ бүртгэл үнэн зөв гэдэг чинь тэндээс харагдаад тэр иргэн өөрөө энэ талаар ойлголттой болж аваад тэгээ харин хэлж өгсөөр байдлаа манай нөхөр дээр бичгээд авах юм бол аваагийнхын зөвшөөрлийг бүртгэлийн одоо хувийн хэрэгт хадгалалтаа тэгээд болно шүү. Тэгэхээр энэ одоо ойлголтыг зөвлөгөөг бид нэр заашгүй хэрэгсээр шаардлагатай юм байна. Тэгэхээр яг энэ хуваарьт хөрөнгө гэр бүлийн дундын хөрөнгө гэдгийнхаа талаар бидний ойлголт сайн биш байгаа учраас хин нэг нь нас барчхаар гэр бүлийн гишүүд нөгөө яг албан ёсоор хуульцсан дагуу бүртгүүлээгүй байж байгаа хохирох, маргах асуудал шийдэгдэхгүй удаашрах байдал тэндээс гарч ирээд. За одоо хэдүүлээ хамгийн чухал зүйл байна. За энэ өг хүлээн авахаас татсан. Өг хүлээн авахаас иргэний хуулийн 528 дугаар зүйлээр нэг заас. Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүхтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нэгдснээс хойш 3 сарын дотор энэ өвийг авахгүй гэж гатгалцсан тухайга нотариат буюу нотариат байхгүй газар баг сумын засаг даргалт мэдэгдээгүй бол уг өвийг хүлээж авсан гэж үзнэ гэж. За энэ заалтыг хэдүүлээ бүрийг сайн ойлгож. Зөвхөн хуулийн дээр уншаад үзэхээр ялбархан юм шиг боловч за энэ өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан гэдэг нь хуульцсан нэр томьёо ойлголтыг хэдүүлээ одоо өнөөдөр ойлгож байгаа. Ингээ харахаар хамт амьдрын амархан шүү дээ бодож байгаа шүү дээ. Хууль яг энэ нөгөө хуульчийн ур чадвар энэ дээр явж байгаа. Хамт амьдрчихсан шүү дээ бодоод байгаа. За гэтэл нэг Сквотер дүүргийн шүүхтэр юм аа. Хүн ээж нь элчин сайд байсан. Ээж нь элчин сайд байхаар 3 жилийн турш хүүгийнхээ хоол үнийг хамт амьдэрсэн. Ээж нь баг. За хүү нас барсан. Хүүхдүүдэд нь манай материалч бичээд өгсөн. 1 жилийн хугацаа өнгөрснийхэн дараа. За ээж нь маргасан. Би хамт амьдарч байсан. Яа хутлаагүй одоо энэ ээж явсан юм билээ тэгээд ингээд ингээ 3 жилийн хугацаа байсан. Маргаж байсан. За тэгтэл хамт амьдрна гэдэг бол хууль зүйн үр дагавар өөр зүйл. За энэ дээр яг хамт амьдарч байна гэдгийг тодорхойлохын тулд хэдүүлээ одоо ямар ч хуульцсан одоо үр дагавар авах гэхээр иргэний хуулийн 22 дугаар зүйл байна. За иргэний хуулийн 22 дугаар зүйл дээр юу заасан байдаг вэ гэхээр төрийн албан ёсны бүртгэлтэй байхыг шаардж байна. Энэ төрийн албан ёсны бүртгэлтэй байхыг
хэдүүл иргэний хуулийн 22 дугаар зүйл оршин суугаа газрыг хуулийн дагуу харьяалагдсан бүртгүүлсэн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно. Тэгэхээр тэр ээж нь бол одоо хичнээн хүүхдтэйгээ ээжийн хамт амьдарч ирсэн ч гэсэн албан ёсны засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулиар тодорхойлсон бүртгэл нь бол биш. Таахгүй. За байн оршин суугч гэж хэнийг хэлэх вэ гэхээр зөв иргэний хуулийн 22 дугаар зүйлийн улсын дэжүүдийн 2009 оны 3 сарын 31-ний өдрийн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах 08 тогтоолын 1 хуулийн 9-р зүйлийн 9-4-9-5 заасан байн оршин суугч гэж иргэний бүртгэлийн тухай хуулийн 21-р зүйлийн 21-ийн 1 энэ хуулийн 28-ийн 1-ийн зааснаар тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тодорхой хаяг бүртгэлтэй иргэн гэнэ. Бид нэг хамт амьдарч байгаа гэдэг нэг өвлөгчийн тухай ингээд ярьж штэ. Хамт амьдарч исэн байгаа зүйл бодож хууль яг одоо нэг өвчлөлийн төвшөнд гэрэл одоо тэр юу байх болов тэгээд бодож. Гэтэл хамт амьдарч байгаа гэдэг энэ хуулийн нэр томьёог тайлбарлахын тулд иргэний хуулийн 22 бүртгэлийн хууль, засаг захиргаа нэгжийн тухай хууль, дэжүүхийн тайлбар дөрвөн мэдээлэл бичгээр үзчихэж бид нар хамт амьдрын тодорхой хаягдтай байна. Засаг захиргаа нэгж харьяалагдсан байх хэрэгтэй. Ийм хуулийн үг ойлгож хамт. За тэгвэл яг энэ хамт амьдарч байгаа гэсэн энэ тодорхойлтыг хэн өгдөг вэ гэхээр хорон дарга хэрэгтэй. Тэгэхээр одоо Улаанбаатар хотын захиргааны иргэн шүүгтэр хорон дарга маш их хариуцлага өгдөг. Яг энэ хорон дарга дээр очиод залтай хэлдэг. Би энд ам үед амьдарчсан гэж бичиж өгч. Хорон дарга дээр тодорхойлт өгдөө ийм одоо хөрөнгө мөнгөний маргаантай юм хэцүү гаргадаг бичиг тодорхойлт хийж өгч байна гэж байна. Нэмээд. За тэгвэл одоо энэ яг иргэний хуулийн 528-ны 1 заасан хамт амьдарч байгаа гэдэг үр дагавар. Энэ тул тэр засаг дарга албан ёсны тодорхойлт хийж өгнө. Ямар тодорхойлт хийж өгөх вэ гэхээр за түрүү хэдүүлээ ярьсан тийм иргэний хуулийн 523 заасан хөдөлмөрийн чадваргүй тэр хүнийг нас ороход хамт амьдарч ирсэн. Тэр итгэл өө аав гэж. Тэр тэрийг хэн тодорхойлох? Хорон дарга тодорхойлох гэж байна. Тэгэхээр тэр тодорхой байхгүйгээр шууд одоо энэ өвгийн гэрчлэгээ өгөх материалс ямар ч боломж байна. Тэгэхээр өвлөг хэргийн гэрчлэгээ олгохын тулд ардталт нь энэ хорон дарганы тодорхойлол зайлшгүй явж иж энэ хүний хамт амьдарч ирсэн хүмүүс нь хий гэдэг хуульцсан үр дагаврын гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ иргэний хуулийн 528 дугаар зөвлөлөөр хамт амьдарч байгаа өвлөгчд арай илүү боломж олгоод байгаа байхгүй юу? Тэр хүн өөрөө 3 сарын дотор би энэ хөрөнгийг авахгүй гэж татгалцах юм бол өөрөө бичгээ өгч. Тэгээгүй бол тэр хүн хизээч өв авах нээлттэй хугацаа байна. Гэтэл 1 жилийн дараа өвлөг хэргийн гэрчлэгээ олгоход хамт амьдарч исэн өвлөгчдийн өшөө хэм байна гэдгээ тогтоохгүй зарим хамт амьдарч исэн өвлөгчд нь өвлөг хэргийн зөрчөөд олгочих тийм болж байна. Тэр чинь хамт амьдарч байсан өөрөө татгалцааг бол тэр хүний өвийг 2 жилийн дараа 3 жилийн дараа бичих баг. Тэгт 3 жилийн дараа би юм авъя гэж ирсэн чинь өөр хүн өгөө явуулсан гэж болохгүй. Тэгээд өгөө явуулаад энэ л та. Тэгээд натрач дээр очиод үзэхэр зэрэг тэр натрач өөрийнхөө одоо би энэ натратын хууль ёсны өв залгамжны архив гэрчлэгийг олгохдоо иргэний хууль болон натратын өв хэрэглэхийг заавар заасан бүх одоо зүйл заалтад хамааралтай нотлохоронтой ард нь нотлсон байх натрачийг хамгаалах юм нь юу юм гэхээр хорооны засаг дарганы тодорхойлт байсан. Яг энэ одоо Булган аймгийн 1-р багийн энэ байшин хамт амьдарч байгаа этгээд дорж дуулан хаг хамт амьдарч байна. Тэгсэн чинь энэ дорж дуулан хаг 3 хамт амьдарсаар байх хороо дараа хоёрын нэрийг хасаад энд бол ганцаар оюун чимэг амьдарч байгааг бичиж өгчих юм бол энэ гурвын хөлсний эрх ашигыг хөрөнгө авах хэрэгэд бид нэг эндээс алдаад байгаа. Хороо дараа ийм одоо яг хуулиар бүтээсэн өөр нь өөр юм гэхээр зэрэг бүртгэлийн хуулинд яг бүрхийн бүртгэлийн одоо тийм нөгөө одоо зөв буруу бүртгэлийн хуулинд хорон дараа өөр юм. Тэгэхээр тэр тодорхойлт хорон. Иргэний хуулийн 528-ын 1 заасан. Одоо энэ үр дагавар гаргахын тулд хорон дарганы тодорхойлолт зайлшгүй байна.
хорон дарын тодорхойлолтын дээр яг энэ хамт амьдарч байгаа энэ нас орсон хүнтэй хамт амьдарч байсан хуульсны хүмүүс нь хин юм бэ гэдэг харж үзсэн болж байна. Тэр тодорхойлолтоор бид нар одоо нэгтгэс өөрөөр. Тэгэхээр тэр төрийн тэр аль багчаас тэр эрх зүйн тэр хорон дарын тодорхойлолт гэдэг чинь өөрөө тийм том үүрэгтэй тэгж байгаа юм байна. За 90%-ийн 528-2. За 90%-ийн 528-ийн 2 болохоор нэг зааснаас бусад өвлөгч нь 1 жилийн дотор хууль заасны дагуу өвлөгцсөн өдрөмжийг эзэмхэн авсан буюу эргэлтэн хэрэгсэн эсвэл материал баг сумын засаг даралт өв хүлээн авах өвлөгчийн гэрчлэлээ олохыг хүсч үйлдэл гаргасан байвал үгийг авсан гэж. 1 жилийн дотор хүсэл. За одоо та хэд дахиад нэг юм ойлгож байна. За 90%-ийн 528-ийн 1 болохоор хамт амьдарч байсан өвлөгч гэж. За тэгвэл хамт амьдраагүй өвлөгчд үүрэг болгоцсон байна. Чи хэрвээ одоо энэ нас орсон хүнтэй хамт амьдраагүй 1 жилийн дотор чи өөрөө одоо материал байхгүй гадаа тэр засаг дараагаар гадаадд амьдарч байгаа консулын үүрэг үүсгэж байна. За Улаанбаатар хотод 21 аймаг материал дээр очиод хамт амьдраагүй би одоо энэ аавтайгаа хамт амьдраагүй. Би аавынхаа өвийг авъя гэсэн хүсэлт гаргаж үүрэгтэй хамт амьдраагүй. За хэдүүлээ дахиад энийг ойлгохын тулд бас дахиад нэг айгүй энэ нарийн юм байна. За хамт амьдраагүй хамт амьдрын гэхээр зэрэг ерөнхийдөө гэр бүлийн гишүүд гэж байна. Тийм байгаа шүү дээ. За тэгвэл бид нар бүгд хатамтайгаа хамт амьдрах уу? Түрүүн одоо за амьдрдаг нэг хэсэг байна. Амьдрдаг болохоор тэр хамт амьдарч байгаа гэдэг 90%-ийн 528-ийн 1 дороо хатан бол руу авах хэрэг нь хизээч ямар ч байна. Нийт их авч болно. За хамт амьдрдаггүй хадмын хувьд 90%-ийн 528-ийн 1 заастаа 1 жилийн дотор тэр хүсэлт гаргасан. Тэгэхээр 90%-ийн 521-ийн 1 болохоор эхнэр нөхөр хүүхэд ээж аав өвлөнөө эхний ээлжийн өвлөгч гэж зааж байгаа боловч тэр хүн хүсэлт гаргах хамт амьдарч байгаа гэдээ бас хууль зүйн өөртөө өөрөө үүсэж байгаа. Жишээ нь одоо миний насанд хүрсэн хүн надад заавал хамт амьдрах уу? Бүрхтэх болоод өөрсдөө шаардсан болсон. Тэгтэл тэр хүүхэд миний өвийг авахын тулд хүсэлт гаргах юм шиг. Тэгээд тэр хүсэлтийг хэн бүртгэхийн гэхээр зэрэг сомдуудад та нар аймгийн төвд бол мэргэжлийн материал. Улаанбаатар хотод бол тэгээд материал. Гэтэл Булган аймгийн та нарын хүүхдүүд Улаанбаатар хотод явж байхад бол заавал Булган аймагт гэж бүртгэж шүү дээ. Тийм бүртгүүлж шүү. Тэгээ энэ нэг хамт амьдраагүй өвлөгчийн энэ бүртгэл энэ сан байхгүй. Хаанар одоо яг энэ хамт одоо жишээ нь танаас сомд ингээд аав нь Улаанбаатарт байдаг хүн бас орчлаа гэдэг өөр төр чи ирээд би одоо хамт манай аавтайгаа хамт амьдарч байгаа. Тэгээ манай аав нас орчлаа би аавынхаа хөрөнгийг авъя гэсэн хүсэл гаргах юм бол та нар бүртгэж аваад тэгээ тэр бүртгэсэн бүртгэл чинь нэг газараа төвлөрөх сан болно шүү. Хэрвээ ийм бүртгэл байхгүй бол та нар танай аймагт ажиллаж амьдарч байгаа хүсэл гаргасан хүний хуулисны эрх шиг зөрчигдээд хохироод явах. Тэгэхээр энэ 528-ийн 2 заасан тэр хүсэлтийг бүртгэж нэгдсэн одоо санд бүртгэж авах зайлшгүй хэрэгсэн гарч байгаа. За тэгвэл одоо нотариалч маань өвлөг эрхийн гэрчлэгээ олгохын тулд яах вэ гэхээр эхлээд хамт амьдарч байсан хин юм байна. Гэр бүлийн яг одоо хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүн. За энэ гэр бүлийн гишүүнээс гадна хамт амьдраагүй өвлөгчийн хүсэл байна уугүй юу гэдгийг хоёулангийн харж иж өвлөгчийн гэрчлэл. За хэдүүлээ миний сэний ярьсыг ойлгосон байна ойлгоогүй юм. Ойлгохгүйж болно юм жоо хүнд. Харилцаа. За би та хэдээс нэг зүйл асуу. За яг болсон юм. Манай баялаг дүүргийн материалч Алтаа гэж материалч. Нэг огшин нас орсон. Ер нь 50 сая төгрөгийн газартай 100 сая төгрөгийн хадгаламжтай байсан. Тэр нь тэгсэн чинь зээ охин нь өвлөг эрхийн гэрчлэл болгоцсон. Алтаа гэж. За тэгсэн хүчээрээс материалч яг тэр хүний охин дээр нь болгоцсон. Нэг хүн нас орсон. Тэр хүн нэг л хөрөнгөтэй. Одоо тэр
100 сая төгрөгтэй 50 сая төгрөгийн газар шүү дээ. Нэг хүний имийг хоёр хувьд болгоцсон. Нэг нь зээг нь олгоцсон, нэг нь авах нь болгоцсон. Альнийх нь зөв. Эхлээд ингээ хичээл орохоос өмнө энэ шалгалтын тест болгож би авдаг баггүй. Тийм бол хүмүүс хууль харангуйлаа 521-ийг хараад охин авах нь зөв. За ингээ хичээлийн дараа ингээ үзэхээр иргэний хуулийн 528-ийн 1, 2-ыг ингээ үзэхээр тэр охин чинь хамт амьдраагүй байгаа байхгүй. Тэгэхээр хамт амьдарч исэн зээ нь байгаа. Тэгэхээр хамт амьдраагүй хүн хүсэлт гаргаагүй бол өвлөхөөс татгалцсан гэж үзнэ гэдэг иргэний хуулийн 528-ийн уурд заасан. Тэгэхээр нөгөө бид нар юм шалгах юм биш. За тэр зээ нь хамт амьдарч исэн гэдэг хорон гараад хамт амьдарч исэн. Охин нь одоо би хамт амьдарч би одоо хамт амьдрдаггүй би тэгтээ ээжийнхээ хөрөнгөийг авъя гэсэн хүсэлт нь байна уу гэж үзэх юм шүү. Тэр хүн хүсэлт гаргаагүй хуулийн хугацаа өнгөрсөн байх юм бол хүчээгийн буруу. За тэр хамт амьдраагүй охин хүсэлт гаргасаар байхад зээг нь олгосон бол таг л үү. Ийм баг. Бид нар яг адилхан. Одоо бид нар ингэж өг бичээл ингэж юм бол тэр нөгөө хүсэлт хорон дараа тодорхой өвлөгчгийн гэрчлийн дотор хамт байхгүй бид ингэж хөрөлцөө өвлөг гаргаад ингэж бичээ. Тэгэхээр энэ нөгөө иргэний хуулийн 528-ийн 1, 2 гэсэн зүйл чинь өөрөө ийм хууль зөв гаралтай. Иргэний хуулийн 22-р иргэний бүтээгдэхүүн хууль бүтээгдэхүүн засаг сахаар нэгж түүний удирдлагын тухай иргэний бүтээгдэхүүн хуулиараа баг хорооны засаг дарга чинь яг тийм үүрэгтэй. Хүн ам түүний шилжилт хөдөлгөөнийг зохицуулны дагуу бүртгэнэ гэдэг. Тэгэхээр энэ чинь яг шилжүүлсэн байна уу одоо эндээ байна уу гэдэг энэ хоорондоо бичих юм. За энэ дээр бас юу байгаа вэ гэхээр хүн амын анхны бүртгэл болох хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийг бас хоорондоо хуулиараа бүртгэхээр юм заасан. За өрх хүн амын одоо тооллого явуулж бүртгэлийн судалгаа хөтлөх шаардлагатай үед тодорхой. Тэгэхээр энэ хүн чинь энэ олон бүх зүйл энэ олон хуулиудад одоо энэ бие биенийг оросын хуулийнхаа дагуу бүх бүртгэл хуулиар мэдлээс үүргээ зөв хийснийхаа дагуу тэр баг хамаараас тодорхой зүйл байна. Тэгэхээр нэгдсэн санал материалч одоо яг энэ үед одоо бидний одоо захин нэгдсэн аргаар сайн бий хийсэн юм. Тэр нь юу гэхээр зөв нөгөө хүсэлт гаргасан хүмүүсийн хүсэлтийг авах ёсоор Монголын нөхрөлийн юм. За энэ дээр юу гэж юм гэхээр одоо хэдүүлээ яг хэлбэл энэ дээр яг юм юу сэтгүүл тодорхойлох юм бичсэн гэхээр иргэний хуулийн 528-ийн 28-аар зөвлөлөө аваад иргэний хуулийн 523 заасан нөгөө нь үлгэрийн чадвар хамт амьдарч байсан түүний асрамжинд байсан иргэн байсан хэсэг хадгалж тэгээ хамт амьдарч байсан иргэн одоо энэ шингээс өөр хамт амьдарч байхгүй. Яг энэ тодорхойлтыг авах юм бол бид нар иргэний хуулийн 528-ийн 1-2 заасан ийм хэрэгцээ үр дагаврыг гаргахгүйгээр юу хийх юм. Тэгэхээр энэ Улаанбаатар хотын хувьд сүүлийн 5 жилд одоо яг хорон дарамжтай хамтарч ажилласан. Тэрнээс өмнө бол манай энэ хорон дарамж ийм хөрөлцөө үр дагавар гаргаад ийм одоо хариуцлагатай бичиг баримт хийж өгч байгаа гэдэг тэгэхгүйгээр хүний хувьраар янз бүрийн буруу зураг тодорхойлт гаргаж өгч байсан. Тэгээ би түрүү хэллээ шүү дээ. Иргэний хууль засаг сахад үүсгэж бичиж хууль бүртгэлийн хууль энэ ороосоо олон хуулиар өөртөө үүргэн байдаг байхгүй. Тэр өрхийн бүртгэл шилжилт хөдөлгөөн бүх юмаа хийж өгдөг. Тэр үүнийхээ дараа тэр бүртгэл өөрөө үнэн зүйл байна. Тэгээд өөр нь хийсэн бүртгэл үнэн зүйл байгаад тодорхой гаргаж үзсэн. Өөрийн өвгөнийхээ дагуу 528-ийг заасан. Хорон дараагийн тодорхойлтыг авах 528 тодорхойлцоо. Одоо бид энийг одоо хэдүүл ойлгомжтой болохоос яг учраас 528-2 бид нар өсөлт авах шүү дээ. Чиний оршин сууж байгаа нөгөө эдгээс тэр хүсэлтэд танах аймгийн төвлөрөөр тэгжиж аймгийн төвлөр байгаа хүн өвлөгчийн гэрчлэлээ олгоход засаг даргыг тодорхойлох дээрээс нь таанаас өөр сундуудад амьдарч байгаа өөр хамт амьдраагүй өвлөгчийн өөрсний дагуу аймгийн өвлөгчийг үзэж байгаа. Тэгээ өвлөгчийн гэрчлэл. Яг л хууль нь одоо өөр юм. Бид нар одоо энийг ойлгож яг ингэж ийм үр дагавар гарахаас өөр байх. За ингээд иргэний хуулийн 528-ийн 1 хамт амьдарч байгаа. 2 хамт амьдраагүй өвлөгчийн одоо зөв харилцаа зохицуулаад тэгээ 3-т нь болохоор зөв энэ 2 байгаа хүмүүс одоо хуулийн хугацаанд тустай байгааг бол татгалзсан тооцож байгаа.
тэгэн болохоор тэр гурав татгалзсан тооцож байгаа одоо жишээ нэг байна. Өөрөө өстэй гаргацтай байгаа. Өстэй гараагүй нэг жилийн хугацаа байна. Өөр өвлөдлийн хэвшил биш шүү дээ. Тэгээ манай энэ зарим материалчнаар ингэж байдаг байхгүй. Олон хүүхэд гаргасан хэвтрээ аваад байна. Тэгээ оо та чинь 6 хүүхэдтэй юм шиг. Зургуулын нэг гэж. Тэгээ хууль нь тийм шаардлага байхгүй. Хамт ажиллаж байгаа хүүхэд чинь 10 дараагийн докторыг хамт ажиллаж байгаа хамт амьдраагүй хүүхэд нэг жилийн дотор тэр хүмүүс гаргасан үеийг хэлсэн. Тэгээд хоёр дахь жишээ нь тэр хамт амьдраагүй өөр хүн хөөцөө тэр хүн чинь үүрэгтэй байх, үүргээ хэлдэг байх. Би тэр хүний хуулиасны эрх ашиг хамгаалахад тэр хүнийг олж ирэх байхгүй. Өөрөөр зохицуулсан байгаа үеийн хүрээд ажиллаж байна. За 528 3 бол юм. За 528-ын дөрөвт болохоор хэрэг одоо яг энэ хамт амьдраа юу нөгөө нэг жилийн хугацаа өнгөрөөд бүсэд гараагүй татгалзсан тооцоогоо яаж ажиллаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаан байх юм шүү. Хугацааг сунгаж байна. Тэгэхээр хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нөгөө хөдөлмөрийн хуулийг тайлбарсан. Ээж нь 33 тогтоол дээр юу гэж байна вэ гэхээр тэр 33 тогтоол дээр нийтийг хамарсан ажилтны хүн дээр үйлчилсэн. Тэгээ өөрөө яг тэр нөгөө өсөлт төрөлхтний боломжтой бүхнийг хүндэтгэн үзэх шалтгаан. Тэгээ тийм шалтгаан байхгүй одоо гадаадд байсан ч гэдэг нь өөр шалтгаан хийж байгаа юм. Шүүхтэр очиод хугацаа сонгох цаг авах шаардлага байна. За би яагаад энэ болгоныг яриад байна? Бид нар өөрсдөө өгнө. Одоо энэ үеийн талаар өнөөдрийн хичээл байгаа шүү гэдэг бүх талын хэлтэй байж байгаа. Чам дээр хүн өгөх хичээл авъя гэдэг байна. Чи ихтэй зөвлөж өгнө. За та өгөх хичээл авах. Харан байгаас. За Бурхан аймгийн нөөцч нөгөө бусад өвлөгчнөр бусад хагас байсан. Ийм ч байдаг гэдэг. Ингээд ийм хугацаа нэг ирэх юм. Харилцан юу сан байхгүй толгойтой болж байна. Энэ хүний чинь өвлөх хэрэгтэй гурвчоо зөвчөө төрөж натгаар чинь нэг хүнд өгсөн байх юм. Дахиад тэрний цаалтан гараад дахиад нэг хүнд өвлөхийн гэрчлэл өгч. Тэр хоёр материал хоёулаа яаж хэвээр байвал нэг нь бол нөгөө хамт амьдарч ирсэн гэсэн тодорхойлолт. Нэг нь материалтаас очоод бусад өвлөгч хүсэл гаргасан үеэс хоёр лавлахаа хоёулынгийн үзчихэж давхардуулж авахгүй байна. Тэгэхээр тэр хоёр материалч хоёулаа талдаа гарсан. Лавлахаа харахгүй дутуу хийснээс болоод одоо энэ суултгээр нас барсан хүмүүсийн нэр дээр байгаа шилжээгүй одоо уу их байна шээ. Хэн ч авъя гэж ирдэггүй. Татврын байцаагч нөгөө нэг нэрээр нь зоогоол дээр татвар нь орж ивэл яваад идэг. Энэ дээрч муу энэ дээр ч бас татвар хэмжээгээр бол эрхэн гэрчлэлээр бичигдээд үндэслэлийн асуудал шийдэгдээд явж байгаа хэвээр. Тэр бол затраач өөр гүйцэтгэж байгаа бид нар санаачилж хийн гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Цаанаас заавал аль нэг талаас хүсэл хэржээж тэр их зүйн бич гарч байгаа юм байна. Тэг яг юу зөв. Гэхдээ бид нар биш дээ ерөнхийдөө энэ өв залхамжлалын талаар маш их хичээл зааж өгч байна. Ерөнхийдөө одоо энэ талаар ойлголт болж байна. Одоо жишээ та нар өөрсдөө иргэд та нар би одоо хэлж штэ. Та нар нэг ажил үйл гүйцэтгэдэг гэж бодохгүй та нар өөрсдөө бодлоо. Яг энэ 90,528-ийн 1-2-ыг бид нар хэзээ хэн ч ойлгоогүй юмсан мэт. Та нар одоо өөрсдөө ингэж хүсэж гаргах юм байна гэх юм гэдгийг бол мэдэхгүй байсан мэт. Тэгэхээр иргэд маань яаж мэдэх юм бэ? Иргэдэд хэм хөрөнгөнд мэдчихэж байгаа хүн хөрөнгөс. Одоо бид нар өөрсдөө. Тэгээ одоо натритийн хөрөнгө нөгөө зөвлөгөө өгнө гэдэг байгаа шүү. Тэгэхээр тэр сумынхаа одоо энэ яг энэ талын одоо эргэцэн мэдээллийг бид нар одоо энэ натритийн үйл үүсгэж байгаа бид нар хөрөнгө гэсэн үг шүү. Та нарын хөрөнгө гэсэн үг шүү. Хуулиараа. Тэгээ бүр натритийн хуулийн дээр үндсэн өөрийн зөвлөгөө өгөх гэж байгаа шүү. Яг одоо миний ярих гэдэг юм юу гэхээр насан туршаагүй хүний одоо насан туршаагүй үеийн хуулийн юм заалгамжтай арилсан насан туршаагүй үеийн одоо хуулийн эрхчлийг хамгаалахын тулд яг энэ натрит гэдэг юм. Натритч ямар одоо үүрэгтэй оролцдог вэ гэдэг талаар ярилцъя. Тэгээд ер нь натритч хүн болохоор ер нь нөгөө төрийн нэрийн өмнөөс эрхчлэг хөгжүүлдэг зөвлөгч болгийнхаа үндсэн хуулийн заасан эрхцэн үйлчлэгээ үзүүлэх зам
иргэнийхээ хуудасны эрхийг хамгаалдаг энэ төрлийн үйлчлэгээ бол энэ материалын үйлчлэгээ байдаг. За тэгэхээр энд бол нөгөө хөдөлмөрийн чадваргүй юм уу эсвэл насан туршид үлдээд үгүй хуудасны эрхийн хамгаалалт гэдэг асуудал нарийн тавигдчихэдэг. За яг энэ материалын практикт болон шүүхний практикийг ямар асуулт гарч байгаа материалын үйл хийснээс болоод насан туршид үлдээд үгүй яг хуудасны эрх ашиг хаана хөндлөлт хийх юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр бас хэдэн одоо хуулийн заалтыг хооронд нь яг тэр тухайн заалттай уялдуулж ойлгохтой байгаа. Мэргэжлийн хороогч, энэ мэргэжлийн хороогч шалгалт авдаг материалын одоо мэргэжлийн ур чадварын төвшөнд өгүүлбэрийн хороо. За энэ хороо маань 7 хоногийн бүрэлдэхүүнтэй байдаг. За тэр нь хаагаас бүрддэг гэхээр зэрэг материалын танхим, Монгол Улсын их сургууль, ДЭЧ, хууль зүйн яам гэсэн дөрвөн байгууллага хамтарч одоо материалын мэргэжлийн чадварын төвшөнд өгүүлбэрийг шалгалт авдаг юм байгууллага. Шинэ одоо материалын хэлбэрийн мэргэжлийн хороогч байгуулагдсан. За тэр мэргэжлийн хороо дараа намайг ажиллаж явах хугацаа яг энэ бага насны насан туршидгүй итгэдэг юм хуулийн өв залгамжтай асуудал материалын хороогчтой нэгэ зуршил гараад байна. За энийг хуульчд маань хуулийг буруу ойлгож буруу хэлснээс гараад байна. За тэрний үг гэхээр иргэний үеийн 16 дугаар зүйл дээр байдаг тийм насан туршидгүй хуулийн одоо хамгаалтыг эцэг ихэн хийнэ. Тэгээ өмнөөс нь ирэхэд хичээлүүлж одоо хэрэгцээ харилцаанд оролцсноо иргэний үеийн заасан 16 зүйл байгаа. Тэгэхээр энийг зөв хэрэглэх бусад хуультай бас зөв ойлгож хэрэглэх талаар тэр хуульчийн бас хууль хэрэглэх болж байгаа байнга хандлага байна. За энэ дээр юу орсон бэ гэхээр зэрэг аав нь нас барсан 2 хүүхэд ээжтэйг үлдчихэж байгаа. Тэгээд натрэштэй очиод ээж нь яасан гэвэл зэрэг иргэний үеийн 16 дугаар зүйлсээс би хүүхдээ ээж нь хүүхдээ шийдвэр гаргах хэрэгтэй. Тийм учраас энэ 2 хүүхдийн нэрийг хасаж байгаа. Миний нэр дээр одоо үеийн хичээлийг биччихээ. За тэгээд натрэт ингээд нэрийг ингээд хасчихж байгаа. За тэгээд натрэштэй очиод ингээд яасан гэхээр хүүгийн аавын талынхан за энэ манай юу болов хүү амьд байхдаа 2 хүүхэдтэй зориулж одоо энэ хүүхдийн нэрийг хэлсэн юм аа. За одоо энэ ээж нь гэж энэ толгойд өгсөн хүүхдийн нэрийг хэлсэн. Ингээд юу яаж вэ? Нэрийг ингээд асуулаад одоо энэ 2 хүүхэд насан туршсан үед хөнгөө авах. Тиймээс өмнө ээж нь одоо бусдад энэ хөнгөний завших юм боломж олгоцсон байна. Тэгээд натричиг дуудаад за энэ дээр яг яаж хууль хэрэгж яаж шийдвэр гаргасан бэ гэхээр иргэний үеийн 16 дугаар зүйлс болсон ээж нь байгаа. Тэгээ өгцөө гэж тайлбарж байгаа байхгүй. Тэгэхээр хуульчхан бол иргэний үеийн 16 дугаар зүйлсээ тийг тайлбарлаж заасан байгаа боловч бусад хууль яг энэ асуудлаар яаж туссан байдгийг гэдэг ур чадвар гаргаж үзэх хэрэгтэй. Тэгэхээр насан туршидгүй хүүхдийн хуулийн эрхийг хамгаалсан хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн 8 дугаар зүйл хүүхэд өвөө авах хэрэгтэй. Үндсэн хууль нь одоо ямар ч өвөө авах хэрэгтэй гэж байна. Тэр үндсэн хууль нь заасан тэр өвөө авах эрхийг шууд ээжийн хүсэлээр хаснаа гэдэг чинь бусад хуулиар яаж зохицуулсан бэ гэдэг нь тэр хуульчид харах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яг зөвхөн нарийнчдын зохицуулсан хууль нь тэр хуулийн бааз. Тэр хуулийн даал дээр одоо яг өөрийнхөө нэмжлэгтэй байгаа хүний хөрөнгийг өөрт нь заруулах яг өөрт нь зарцуулахаас бусдаар зарчим зарцуулах хэрэгцсэн. Яг тэр хүүхдэд өөрт нь зарцуулсан гэдгээр баталж чадах юм бол хүүхдэд зарцуулж байгаа юм чинь тэрийг зөвшөөрнө шүү дээ. Тэгээд жишээ нь ийм нэг маргаа үзчихсэн байхгүй. Хүүхэд нь бөөрийн төтөлд орсон. Тэгээ хүүхдийнхаа тэр хөрөнгийг зараад тэр эмчилгээнд нь явуулах зэрэг харилцсан байхгүй. Тэгэж одоо нэхэж бас хүн зөвлөгөө чиглүүлжсэн байхгүй. Тэгэхээр гэр бүлийн хуулийн даал дээр бол тав тодорхой заасан. Яг тэр хүүхдэд өөрт нь зарцуулж явах тэрийг зөвшөөрөө тэр хүүхдийн хуулийн эрхшгийг зөрчиж байгаа хориглоод зарцуулсан байна шүү. Мөн одоо сайн хам гэрний хуулийн даал дээр бас өөртөө хэмжиж авсан өөртөө хэлцэл өгөх юм байна. Энэ
зохицуултууд хоёр хуулийг ингээд хоригдсан заалтууд өчтөж байна. Иргэн үйл агуулга. Тэгэхээр яг хуульч хүн хууль хэрэглэдэг уур чадвар нь юм байна. Тэгэхээр насан туршид хүний хуульсны үйл залгамжтай материалч хэрэгцээ зөвлөгөө бусад хуулийг зөв хэрэгжилж одоо хамгаалах ийм удаа яг зөв үндсэн шаардлага бас байгаа байна. Бидний аав бол одоо ингээд бүр ямар ч хараад хэлж чадахгүй, ярьж чадахгүй, тэгээ босож явж чадахгүй. Зүгээр л ингээд харсан, зүгээр л хараад зүгээр суучдаг. Тэгээд яасан гэхээр тэр хүн бол одоо өмчийнхээ газрыг одоо манай хүүхдэд ачтаа өгье гэдэг гэр бүлийн өрөөнд бол одоо хатан байж байгаа гэдэг ярьсан. Тэгээд нөгөө нэг хэлцэл гэрээ бэлгэлэг гэрээ одоо хийгээд ингээ өгье гэдэг. Би нөгөө нотродын үүрэг гүйцэтгэж байгаа учраас тэр надтай хамааралтай болчиход байна л да. Тэгэхээр би тэрийг нотродоор баталж болохгүй. За одоо тэгэхээр нь яах вэ гэхээр би ингэж нөгөө хэлж чадахгүй, гэрээслэж чадахгүй хадам аавыгаа тэрэгцэл дээр суулгаад авчраад одоо бүжиг нотрод чи өмнө суулгахаар ярьж чадахгүй. Гаруус сурахгүй. Урдаас нь хараа суугаад юм. Өөр ямар ч юм байхгүй. Бараг энд ирсэн гэдгээ мэдэхгүй. Тийм. Ингэхээр одоо айгу хэцүү болчихсон юм л да. Яаж ч настай байлээ. Зүгээр яг юу ер нь одоо яг ийм хүний асуудал гарах хэрэгтэй. Тэр хүн өөрөө баярлж чадахгүй юм шиг. Тэр хүний хөлс мэрэгшилж хамгаалж чадахгүй. Дүүр засаг дараа одоо энэ булгаан амьд багш. Тэр хүний асран хамгаалж шаардсан юм шиг. Тэр тогтоосон хүн өөрөө тэгээд одоо яг хүмүүсийн даал заасан шиг тэр хүний хууль ёсны одоо хамгаалах байдлаар авчихсан. Гэтэл одоо танаа авч хүсээгүй юм бид нөгөө хааж мэддэг юм шиг энэ хүмүүс чинь баримжаар гэдэг юм шиг хэцүү хэмжээ болчихсон. Зүгээр яг асран хамгаалж шаардсан хэмжээ тогтоох цагаа тэр хүний өөртөө зориулдаг юм. Тэр одоо тэр хүн чинь өөрөө хүсээгүй юм та нар өөрсдөө хүсэж байна гэж зүгээр баримжаалаад ингэ явж байгаа одоо асуудал үүсгэж байна. Тэгэхээр асран хамгаалж шаардсан хэмжээ тэр асран хамгаалж шаардсан хэмжээ чинь тэр хүний одоо асрах бүх үүрэг юм очиж байгаа байхгүй. Тэрийгээр дамжуулаад одоо жишээ нь асран ер нь нөгөө тэжээнд сэтгэх асрах гэрээ хийдэг байхгүй. Тэр гэрээ өөрийгөө авч явж чадахгүй. Одоо яг хийсэн байна. Одоо үүрэг бүлэг замаар тэр хүнтэй асран хамгаалж шаардсан хэмжээ юм. Одоо яг өөрөө чинь яг асуугаад байгаа энэ асуулт яг аав чинь зориг энэ байгаад байна. Тийм. Яг тэрийг хэмжиж болохгүй. Тэгэхээр бол одоо хадам аав бол асарж байгаа нөгөө гэрээ хийгээд сумын засаг дараад одоо шийдвэрээр тийм хадам ээж байгаа. Тэгэхээр одоо тэр хүний төлөөлөд хадам ээж тэгэхээр хүүхдэд төлөөлөх гэхээр одоо манай нөхөр ч юм уу тийм болно шүү дээ. Тэгээ нөгөө хүүхд маань бас юм байхгүй бас. Хүүхдийн хуулиусны шиг чи зүгээр хамгаалж оролцох болсон шүү. Чи тэр хүний нэрийг хүний газар оруулах шүү. Тэгээ зарж марах гэж юм шүү. Тийм. Тэр хүүхдийн ч нэрийг оруулах. Манай бүртгэлийн байгууллага масан нөгөө хүүхдийн компани бүртгэхгүй гэдэг ахгүй өөхгүй гэдэг юм байна. Тэгэхээр хүүхдийн харин баталгаатай эрхийн баримтжуулж авч байгаа байхгүй. Тэр хүүхдийг хэлсэн шүү дээ. Тэр 10 дугаар классны хүүхдийн ч бас яаж тэр хүний гарсан шийдвэрс тийм буруу биш. Өөрөөр хэлбэл шүү дээ. Би тэрэн дээр ийм байна. Яг тэр хүүхдийн одоо хүүхдэд өөрт нь зориулсан бол ээж хэрэг зүг байна. Тэр хөв авах эрхийн тэр ээж нь өөрийнх нь нэрээр өгч байгаа нь буруу. Тэр хоёр хүүхэд нь бөөрийн дутагдaltaй ч юм уу эсвэл өөр байр авдаг ч юм уу яг тэр хүүхдийн хөлсний ашиг хамгаалж өгөх нь бол тэрийг нотолж чадах юм бол тэгж болох. Тэгэхгүй шууд хасаад тэгээд тэр юм их асуулахгүй юм дээ. Одоо би гэр бүлийн хуулийн даалгавар. Тэгэхээр тэр насан туршийн хүүхдийн иргэний хуулийн даалгавар өөрөө өөртөө хэцэл хийх авсан. Тэр 229 заалтыг зөрчиж хэвлүүлээд энэ бол тэгээд та нарт гарна шүү дээ. Аюулаа иргэний хуулийн арга зургуулаад нөгөө бүс хуулитай авуулдаж өгч өнөө нээж нэмээс ингээд хийчихвэл чинь хууль зүйн буруу. Хөв залхамжлалыг бас нэгэж хамгаалж одоо иргэний хуулийн 935 дээр хөв залхамжлал
үеийг хамгаалалтын асуудлаас яг олцож байгаа заасан. За энийг яг энэ уг хамгаалалт гэж иргэний үеийг 532 оруулахаа хийж байгаа. Нефритийн үеийг 42 жишээ хартай хэмжээс ойлгомжтой. Бид нар ингээ хадгаламж нээдэг. Буюу хадгаламж муу харилцаатаас нэгтэй гэр бүлийнхэн гишүүнд хэлдэггүй. За ингээд нээлтсэн. Тэгээ нас барчдаг. Тэгээ бол тэр хүн хэдэн бүртээ бүү аахын хэд болсон энэ талаар мэдээлэл байх. Энийг яг нефритийн үеийн 42 дээр зохицуулсан байдаг байна. Хадгаламжинд байгаа одоо тэр хүүтэй асуудал нефритч өөрөө банкнд одоо банкнаас одоо тэр талаар мэдээлээд тэгээ өөрийг бичиж өгөхөөр нефритд үүрэг болсон байгаа байхгүй. За энэ ямар үр дагавартай хийлээ тэр мэдээлэл авах гэж. Тэгээ энэ яг хуулийн зөв заалтыг хэрэгжүүлээд ингээд банкуд тэр мэдээлэл авах гэсэн чинь банкуд ерөөсөө арилжааны банкуд мэдээлэл зүг сонирхолтой гэдэг. За сонирхолтой яасан гэхээр зэрэг бүх банкуд татгалцсан. За тэгээ энэ сүүлийн 2 жилийн турш банкуудын холбоонд хичээл заасан. Тэгээ банкнаас ямар бичиг ирсэн бэ гэсэн чинь банкны хуулинд нөгөө нууц. Тэгээд одоо 2 тал ингээд нууц гэсэн нэрийг хэлсэн. Учраас таамаглалт мэдээлэл болж байна. За тэр хүн амьд байхад бол нууц. Одоо би жишээ нь амьд байхдаа гэр бүлээс нуугаа өөрийнхөө энэ бол миний одоо хуваар даацгаа энийг хинч битээ хэлээ гэдэг намайг амьд байхад банктаа тийм нууцын хэрэг авч болно. Би нас орчих юм бол иргэний хуулинд зохицуулсан бүх залгамжлалын харилцаа үйлчлэнэ. Тэгэхээр тэр банкнд хэдэн төгрөг байгаа гэдэг нь одоо мэддэхгүй байгаа учраас за тэгээ яасан гэхээр зэрэг хаан банкны яг сэлб салбар зарчлан гэдэг одоо манай ажлын өрөөний доод байдаг банкны залуу орж ирж байгаа байхгүй. За тэгээ энэ мэдээлэл өгөх юм боломжтой. Тэгэхээр н орж ирээд би явж байгаа бол манай өрөөнд орж ирсэн. За чи өөрийгөө банкны ажилтан гэж битгий бод. За чи өөрөө ингээд нэг 10 сая төгрөг хадгалж ээ. Банкнд. За тэгээ чи нас барч. Тэгвэл энэ чинь арилжааны банкны ашиг болоод яваад авах чи чиний төрсөн хүүхдийн мэдээлэл. Тэр миний хүүхэд хэрэглэхгүй яах юм гэж байгаа байхгүй. Өөр дөрөө бодоход гэж байгаа. За тэгээд банкуудын холбоо болохоор зэрэг нууц гэж яриад байгаа. Энэ бол хүнийг амьд байхад банкны нууц гэж явуулдагс. Тэр хүн нас барсан бол иргэний хуулинд зааснаар үйл захирамжлалын харилцаа үүсээд иргэний хуулинд 535 буюу нефритийн хуулинд 42-оор тэр мэдээллийг авч өгсөн. Тэгэхээр энэ мэдээллийг бид нар авч өгч чадахгүй бол арилжааны банк чинь ашиг байна. Бид нар бол тэр нөгөө өвлөгчнэрийн хуулиусны үйл захирамжлалын одоо яг хэдэн төгрөг байна, одоо бүү орлогыг болсон байна гэсэн мэдээллийг аваад тэр хуулиусны өвлөгчнэрийн одоо эрх шиг хамгаалах гэдэг нь өөр юм байна. Тэгэхээр энэ нөгөө хуулийг буруу ойлгох. Тэгээ энэ ч аюу хэцүү юм болсон юм аа. Яг энэ хуулийг зөв хэрэгж ойлгохгүй нэлээд ажил болоод хичээл заагаад нэг банкуудын холбоонд явж байна. Энэ материал чинь 1% амар өндөр татвар авахгүй та нарыг ингэж өмүүлж авахгүй нөгөө өвлөгчнэрийг болсон байгаа юм. Нөгөө өвлөгчнөр нэрээ тийм тэр мөнгөгүй. Бид нар тэр 1% биш. Яг тэр хүний хуулиусны одоо авах ёстой мөнгө очих ёстой эзэндээ очих гэсэн харилцаанд хамгаалалт хийж оролцож байгаа л да. Тэгээ энэ гэх мэтлэнгээ одоо яг энэ үйл захирамжлалын харилцаатай холбоотой засаг хороонд тодорхойлдог өөрсдөө хийж байгаа тэр үйлдэл хэрэгцээ хэмж ямар үр дагавартай банкуудын холбоо дээр одоо яг тэр үүргийг хамгаалахад гэж нефрит бол өөрсдөө гэж хэлж байна. За бид нар өөрсдөө энэ орон нутгата хүмүүсийн итгэлийг хүлээх нэр хүндтэй байхад бид нар хэрэгтэй мэдээлэл яг тэр хэрэгтэй цагт өгч чаддаг тийм үнцэнтэй мэрэгчлэнүүд байх хэрэгтэй. Ерөөсөө бид нар одоо яг үнэлэгтэй байлгах нь гэдэг бол мэдлэгтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ? Тэр мэдсэн мэдлэг бусдад хэрэг болсон үед мэдлэгтэй гэж таамаглаж байгаа шүү. Та нар одоо би өөрийнхөө 20 жилийн одоо судалгааны нэг таамаглаад ажилт чинь та нарыг эрсдэл гаргахгүй тул хууль хэрэглэх чадвараа би та нарт хэлээд та нараа мэдлэгтэй байна. Би өөрийнхөө мэдсэн юмыг та нарт хэлж өгөхгүй би та нарыг хэлж биш. Тэр шиг та нар орон нутгатаа ч гэсэн яг энэ материалын үйлчилгээ хууль хэрэглээний тэгээд одоо насан туршид хүмүүсийн одоо үйл захирамжлалыг хамгаалах энэ бусад одоо бүх энэ нийгмийн харилцаанд бид өөрсдөө үнцэнтэй байх.
өөрсдийнхөө мэддэг зүйлийг тэр иргэдэд одоо хуваалцаж байгаа. Тийм байж ижил үнцэнтэй итгэл үлээх зүйл мэрэгчлэн болно. Тэгэхээр ямар нэгэн юм ямар үед нэр хүндтэй байдаг гэхээр хүний одоо шийдэж чадахгүй байгаа юм шийдэж өгдөг. Ойлгохгүй байгаа юм ойлгож чаддаг. Ийм байж бид нар орон нутагтаа хөлөж энэ хүмүүс байх хэрэгтэй. Энэ хүн бид нар одоо нөгөө татвараараа авсан мөнгийг энэ хүмүүс цахиж өгөхөд энэ алба байх хэрэгтэй гэдэг хэлж хийж байгаа ажилтай хэлсэн болох хэрэгтэй. Хуулиас хаамших хэрэгтэй. Тал бүрээс нь гарч байгаа үйл дагаврыг олон талаас нь харьцуулж байгаа гэдэг байна. Тэгэхээр энэ өв залхамжид өөрөө аягүй тийм цогцоор нэлээ сайн бас өөр бодлоготой уялдчаад гэсэн удаан ярьж ойлгодог хичээл тийм амар юм бас биш. Тэгэхээр та хэд яг энэ цаг хугацаанд шинээр ажил авсан байгаа. Энийг мэдэхгүй явах юм бол та нар баримжаагаар буруу гэдэг бодлоготой хийгээд явна шүү дээ. Өнөөдөр энэ хичээлийг үзэг байсан ч гэсэн үүрэгч юм чинь та нар нэг юм хийгээл явна шүү дээ. Бүртгэл хөтлөгчгүй ч юм уу айсан ингээд өөрийнхөө баримжаагаар явна шүү дээ. Тэгээ энэ танаа Булган аймгийн төлөвийн хэлсэн дарахгүй байсан. Талархаад байгаа. Би бол бүрчтэй холбооны бодлого зохицуулдаг юм. Материалын тагныг хамгаалах. Тэгээ яг манай бүрчтэй холбоонд манай ерөнхийлөгчийн нэртэй бид нар одоо яг нэр залхамж гэсэн хичээлийг энэ хүнээр заалгана гэж нэр зааж өөрч авчиж байгаа шүү. Тэгэхээр энэ яг хэрэгтэй үед та нарын одоо ажиллаа хийх боломжоор хандаад хичээлийн чинь заалгуулаад ингээд энэ олон мэдээлэл дотроос яг хамгийн хэрэгтэй байгаа мэдээллийг авах үргэлжлэнэ гэдэг өөр үнцэнтэй цаг хугацаагаа авсан зүйл байсан. За өнөөдөр нэлээд чухал сургалт болж байна. Манай аймгийн хууль зүйн үйлчилгээний оюун чимэг хуульчийг бас авчираад ингээд яг энэ чиглэлээр маргаантай улсын хэмжээнд бас нэг тодорхой хуулийн шийдэл гарсан ч гэсэн яг амьдрал дээр практик дээр асуудлууд их үүсдэг. Тэгээд нотродын маш манай оюун чимэг хуульч мөн ингээд нэлээд чиглэл өгөөд ингээд ярьж байна. Энэ дээр бол нэгдүгээр аймгийнхаа хууль зүйн үйлчилгээтэй талархаж байна. Тэгээ 2-3 чиглэлээр нэлээд мэдээлэл авлаа. Өв залгамжлах гэрчлэгээ өв залгамжлалын чиглэлээр бол одоо сумд бол нэг олон хийгдэд идэх. Тэгвэл биднес бас иргэдээ багийн дарагтаа тодорхой хэмжээний мэдээлэл өгөхгүй бол болохгүй. За ноцродыг бол одоо сумд бол үүрэг гүйцэтгэж байгаа. 5 газрын дарганаар үүрэг гүйцэтгэж байгаа. 2013 онд биднес бас улсын хэмжээнд 5 газрын дарганаар уулзж ирсэн. За ерөөсөө 5 газрын даргааны ажлын хичээл ихтэй байдаг. Ер нь бол тэгээд буцаад ингээ яхад бол бас юу байдаг. Яг эрх зүйч хүн байх хэрэгтэй. Сумд амьдрал практик дээр бол бас асуудал гардаг л да. Тэгээд төрийн цагааны мэргэжилтэн альсвал одоо нутгийн өөр өдөртөх байгуулгыг хурлын нэрмжиг наргач юм шийдвэр ингээд өгвөл зүгээр юм уу гэсэн бид санал гаргаж ирсэн. Тухайд бас ингээл ярьж хөрөж ирсэн. Ийм асуудал бас байдаг. За өв залгамжлалын чиглэлээр 2 асуудал гарч ирсэн. За нэг нь бол одоо яг мэргэжлийн авторч биш болохоор эрх зүйн асуудлууд Булган аймгийн хэмжээнд манай Бүрүсрэгч маань бол олон жил ажиллаж байгаа. Бүрүсрэгчлөө зөвлөгөө аваад та нэг энэ дээр яг орон нутгийн үүдээс нэг юм асуудал байна гэдэг ярьжсэн тохиол бий. Өв залгамжлал маань 1 жилийн дараа ингээд эргээд гэрээний дагуу ингээд өгдөг. Гол нь ороо маргаантай асуудал болохоор яг нэг өвлөгчийн асуудал байдаг. Амьдрал практикт тийм асуудал гардаг. Тодорхой хэмжээний өвлөх өөр хүсэлтийг авдаг. Баг хорооны тодорхойлт гэдэг айгүй чухал. Тэр дээр одоо хамтран амьдрах ч байна уу? За цуг амьдарч ирсэн байна уу? Хэдэн он байсан уу? Тухайн үед одоо асар хамгаалагч байсан уу? За манай сумд бол нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлох амьдралыг тийм юм асуудал гардаг. Нөгөө хүн бол нөгөө хамтаа амьдарч ирсэн. Хууль зүйс нь одоо юу нь биш.
тэрний өмнө бас нөгөө юу байгаа шүү дээ. Урдны нэгдүгээр юу улсууд байгаа. Хоёр дахь бол хөгжлийн бэрхшээлтэйсэн болохоор тэгүн өөрөө амьдрал дээр тийм асуудал гарч ирсэн. Тэгээ энэ чиглэлээр зөвлөгөө аваад за аймаглал шидэ нэмэх байна гэд ноцор зүйн техникоос бас лавлгаа ингээ авч ирсэн. Тэгвэл би хөдөө орон нутагт нотратын үйлчлэгээ одоо нотратын үйлчлэгийг сумын томьёо газрын дарга нар одоо хийдгээ. Нотратын үйлчлэгийг хийж явах явцад өвлөх эрхийн гэрчлэгээ олох асуудал зарим тохиолдолд гардаг. За ямар тохиолдолд гардаг вэ гэхээр тухайн одоо нас барсны дараа одоо банкны аль нэг салбарт тодорхой хэмжээний мөнгө үлдсэн байдаг. Тэр мөнгийг бол одоо тухайн одоо нас барагчийн хамтран амьдрагч эсвэл өвлөх ёстой хүмүүс авахар одоо ийм шаардлага байдаг. За энэ шаардлагуудаас одоо сумын нотротын үр гүйцэтгэж ханддаг. Энэ тохиолдолд бид нэр одоо энэ өвлөх эрчлийн гэрчлэгээ олгож байгаа. Үүнээс өөрөөр одоо онцгой тийм тохиолдол одоогоор бол одоо сумын хэмжээнд л идэхгүй байгаа. Гэхдээ бол цаашд одоо энэ өмч хөрөгтэй холбоотой асуудал гарч ирнэ. Үүнийг одоо бид анхааралд авч бас одоо энэ эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх тал дээр одоо анхаарч ажиллаж байна. За манай орон нутагт бол яг нотротын үйл ажиллагаа явагдаж тогтмол одоо ингээ явагдаж байгаа. Гэхдээ бол яг хуулийн хүрээнд бол нотротын үйл ажиллагааг явуулж байгаа. Нотротын үүргийг гүйцэтгэхэд явуулж байгаа. Тэгээд яг биднэрт бол нотрот хийхэд бас зарим мэдэхгүй хуулийн ямар нэгэн гаргалгаа бас юу байдаг. Зарим нэг зөвлөмж авах тийм тохиолдлууд бол зөндөө байдаг л да. Тэгээд яг тухай бүрд нь нотрочтой холбооноос асуугаад зөвлөгөө аваад явдаг. Тухайлбал одоо манайд нэг ийм тохиолдол гарч байгаа байхгүй. Нэг хүн болохоор ингээд яг урд нь өөр их нэртэй байжгаад нэхнэр нь нас бараад хүүхэд нь үлдээд хүүхэд нь болохоор тухайн одоо тэр хүний аав ээж дээр нь нөгөө нэг юу агаад шилжээд эцэг их нь бол өөр их нь аав ээжийн нэр дээр болгоод тэгээд өөрөө болохоор өөр хүнтэй суугаад гэрлээд явцсан. Тэгээд тэр хүн бол нас барцсан байгаа байхгүй. Тэгээ буцаад юу ахаар тухайн тэр нас барсан хүний эхнэр нь болохоор тэр хоёр бол гэрэлтэй батлуулаагүй 16-7 жил болцсон. Тэгээ яг одоо тэр газрынхаа одоо 12 га газар одоо тэр хүний нэр дээр байдаг. Тэгсэн мөртлөө тэр нь болохоор хүүхэд нөгөө эцэгтэй өвлүүлсэн тэр хүүхэд нь болохоор би болохоор энэ миний эцэг би тэгтээ яг тухайн хүний одоо аав ээж нь өргөд авцсан. Би тэгэхээр энэ бол газар бол миний газар аа. Нөгөөх нь болохоор би 16-7 жил хандлцсан болохоор энэ бол миний би эзэмших ёстой гэсэн ийм маргаан энтер бол байгаа л да. Тэгээд яг зөвлөгөөг бол аваад явж байгаа. За орон нутагт ерөнхийдөө бол иргэний хуулийн хүрээнд бас өв залгамжлалын асуудал бол бас нэлээ иргэдийн энэ талаарх иргэдийн эрх зүйн одоо боловсрал бол бас нэлээд асуудалтай. Тэгээд энэ тал дээр бол бас хаана аймаг сумын одоо удирдлагууд үндэсний төвшөндөө ч гэсэн иргэдийн эрх зүйн боловсролыг дэвшлүүлэх чиглэлээр бол бас тодорхой хэмжээний хөтөлбөр юмнууд бол бас гарцсан байгаа бодлогын баримтчгүүд. Тэгээ үүнтэйгээ уялдаад бол энэ иргэдийн эрх зүйн боловсролыг одоо цааш нь дэвшлүүлэх, ойлголт мэдээллийг сайжруулах ийм үүрэг бол одоо бас бид бүхэнд бол оногдож байгаа. Тэгээд орон нутгийн төвшөндөө бол одоо өнөөдөр бид нар бол өв залгамжлалын асуудлаа бол ерөнхийдөө орон нутгийн тэнд онцлог тэгээд хуулийнхаа хүрээнд бас нэлээд шийдэх гэж оролдож байна. Тэгээ яг цэвэр одоо хууль эрх зүйн одоо энэ хүрээнд явхад бол бас иргэд бухимдах тий тодорхой хэмжээний өв залгамжлалын асуудал бол хугацаатай байгаа. Энэ дээр бол нэлээд бэрхшээлтэй байдаг. Хөдөө орон нутагт байгаа тэр болгоноос одоо интернет сүлжээ гэдэг юмар бол бас лавлгаа мэдээлэл юмнуудыг ингээ авчих боломж нь хомс байгаа учраас энэ дээр бол бас жаахан хүндрэлтэй. Тэгээд иргэдийн одоо нөгөө хүлээлтээс үүссэн тодорхой хэмжээний одоо энэ цаг хугацаатай уялдаад бол бас
1 жилийн дотор ч юм уу тэрнээс өмнө шийдвэрлэх гэсэн иргэдийн бас нэг зорилго тийм ойлголт байгаа. Тэгээд хууль эрх зүйгээрээ бол тодорхой хэмжээний бас хугацаатай энэ дээр л жаахан иргэдийн бохимдол одоо бэрхшээл бидний хооронд бол бас тулгарч байгаа яг цэвэр өв залгамжлалтай холбоотой асуудлаар бол. Өнөөдрийн сургалт бол айгүй үр дүнтэй болж байна. Бид нар бол би бол дөнгөж сая 1 сарын 1-ээс одоо даргын үүрэг гүйцэтгэгчээр хамжуудад ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр яг тэр өв залгамжлал тийм яг мэдэхгүй чиглэлээр одоо ингэ зааж өгч байгаа нь бол одоо маш их зөв зүйтэй хичээл болж байна. Нилээх мэдэхгүй хүмүүс бол нилээн мэдэж авч байна. За, бүрэг хангаа сумын хувьд бол ер нь одоо бүрэг хангаа гэлтгүй хөдөө сумд бол дөнгөж өмчтэй болох, өвлөгдөх өв хөрөнгөтэй болох шаталдаа явж байна л да. Тэгэд ингээд өв залгамжлалтай холбоотой яриад ирэхлээр одоо тухайлбал гэрээслийн тухай яригч байна. Гэтэл одоо монголчуудын зан заншлын хэмжээндээ бол гэрээсэл бичих одоо өгөхөөс өөр төхлийг зөгнөж ярих бол муу ёр гэдэг утгаараа ч юм уу тийм гэрээслийн ойлголт байдгүй. Одоо хөдөө орон нутагт бол одоо гэрээслээд явах тийм хөрөнгөч байхгүй одоо хэдэн бол нэг эсгийн гэрийн хэмжээнд асуудал яригддаг байсан. Сүүлийн жилүүд харин зах зээлийн зөв голдролдоо орж хүмүүс үндэсэн хөрөнгөтэй болох хөдлөх хөрөнгөтэй болох асуудал эхэлж байгаа учраас энэ бол эхлэлийн шатанда явагдаж байгаа. Тэгээд одоо хөдөөгийнхэнд байгаа гол хөрөнгө гэх юм бол нөгөө газрын эзэмших хуулиар авсан 07 гагийн нь асуудал байдаг. Гэтэл тухайн үеийн зохион байгуулалтгүйгээс болоод нэг хүний одоо өмчлөөд авсан газар дээр нөгөө хүний байшин барилган байх жишээний тэгээд аль нэг талдаа асуудлыг шийдэхин тулд бие биендээ бэлгэллийн гэрээгээр өгөх хэлбэрээр ингэж одоо өөрсдийнхээ хөрөнгийг бас өнгөөдүүлэх тэрний тайлбарлаж өгөөд за яах болно үз гэдэг монгол хүний нэг болон үз гэдэг сэтгэхгүй ухаанаар хандж ингэж одоо бас өөрийнхөө хөрөнгийг өнгөөдүүлэх зэрэг ийм асуудлууд бол байна. Тэгээд өв хөрөнгийн асуудал бол одоо л идэвхтэй яригдж эхлэх энэ шатандаа явж байна. Зөвхөн өв залгамжлах асуудлаас гадна хөдөө орон нутагт бол натротчийн өргөгийг сумын хамгийн газрын дарга гүйцэтгэдэг. Тэгээд натротын үйл ажиллагаа өөрөө нарийн чимэглэлээр цаг хугацаа шаардсан ийм ажил байдаг. Тэгэхээр зэрэг ажлын байрныхаа шаардлагаар тамгын газрын дарга өдөр болгон натрот хийгээд суугаад байх нөхцөл боломж нь бага дайвар байдлаар явдаг. Зарим нь хэлбэрчлээд бүртгэл бичихгүй байх, хувийн авч үлдэхгүй байх, улсын тэмдэгтийн хураамжийг авахгүй байх зэрэгээр ингээд тэгээ тамгын газрын дарга нар бас тус төрдөө ажиллах мэрэгчсэн албан хаагч байх, эрх зүйч байх энэ шалгуур тавигдахгүй сүүлийн үед янз янзын хүмүүс энэ даргын ажилд орж гардаг болсонтой холбоотойгоор натратын ажил бол үнэхээр замарч орхигдож байгаа нэг ийм юм байгаа. Тэгэхээр зэрэг натратын хуулийг хэрэгжүүлээд хөдөө сумуудыг бол хүн нэгтрал ихтэй сумын 1-2 гэж үзээд бусад газрын яадаг юм одоо натротчин нүүдлээр ажиллах нь бас хэцүү нэг малчин хүн ирээд малчны зээл авах гэдэг натротчоо хүлээгээд байгаад байх уу гэдэг ингээд үцгэлээр зайлшгүй сүрэн байх шаардлагатай. Ер нь тамгын газар дотор натрот болон одоо өөр бусад хууль эрх зүйн ажлын хариуцсан ч юм уу тийм орондоо үүсгэж эсвэл ер нь аль нэг талд нь ингэж л шийдвэрлэхгүй бол натротын асуудал бодит утгаараа хөдөө хэрэгжихгүй байгаа гэж үзэж байгаа. Ийм л санал уламжилж өгөөрэй гэж хүсэж байна. За, өв залгамжлах эрхийн гэрэлтийг бол бид нар хуулийн дагуу олгодог. За, манай суманд бол ер нь нас барсан улсууд өв залгамжлах эрхийн гэрэлтийг нээлэх гэж нийлээд орж ирдэг л дээ. За, энэ дээр зарим тохиолдолд бол бас хүндрэл үүсэх тохиолдол байдаг. За, яагаад гэвэл зэрэг уг нь бол хуулиараа бол одоо төрсэн хүүхэд юм уу одоо нэг эхнэр нөхөрт нь олох юм хуулийн залтай гэсэн ч гэсэн бас за өөрийн одоо ах эхснэр нь авъя гэсэн юм асуудал орж ирдэг. Тэрийг бол бид хуулийнхаа дагуу зохицуулж байдаг. За нэг айхтар хүндрэлтэй асуудал гэвэл одоо нас барсан хүн дээр одоо төрөөс олгогдож байгаа урамшууллын асуудал бол бас их орж ирдэг. За жишээ нь гэвэл одоо ноос, ноолоор тийм махны урамшуул, арай ширний урамшууллыг одоо авах гээд тэр урамшууллын мөнгө нь бол нас урсан хүний нэр дээр ороод ирдэг. За ингэтэл банк маань одоо нөгөөх нэгэнд нас орсон хүн юм чинь тэр хүнд нь одоо үйл хэргийн гэрэлтийг нь авчраа тэгсэн тохиолдолд олгоно гэсэн юм асуудал орж ирдэг. За тэгэхээр бид бол бас одоо тэр тал дээр тулгамдсан хуулийн бид нэгэнт одоо хуулийн мэрэгжлийн юм натрот биш учраас бид нар бас зөвлөгөө авах асуудал үүсдэг л дээ. Тэгэхээр дээд шатны байгууллага бид нар бол аймгийн
тэр натротч бүрсэнгугаас зөвлөгөө авч энэ асуудлыг шийдэж иргэдэд үйлчлэгээ үзүүлж байгаа. За жилүүр бол ер нь хууль зүйн хэлцээс бол бид нэр сургалт сурталчилгаагүй өгдөг. За тамгын газрын дарга нар бол жил бүрийн 1 сард бол ер нь орж ирж одоо бүгдээрээ цуглардаг. Энэ цугларалтын үеэр бол хууль зүйн хэлцээс бол нэгдсэн энэ сургалтын зохион байгуулалт натротын хуулийн талаар натротыг яаж хийсэх вэ? Ямар үүрэгтэй байдгийг, ямар чиглэлтэй байдгийг, энэ чиглэлийн юмнуудыг бол биднэрт л өгдөг. Гэхдээ бол аймгийн одоо натротч бүрсэнгуй болон хууль зүйн хэлцийн дарга ашигтай даргаид нь бол сургалтыг бол хийдэг л дээ. За энэ жилийн энэ сургалт бол харин биднэрт бол маш их үр дүнтэй энэ сургалт боллоо. Яагаад гэх юм бол одоо жинхэнэ хуульчдын одоо зөвлөлийн дарга ирж байгаагаараа бол нэлээд ач холбогдолтой сургалт бидний мэдэхгүй чадахгүй байсан одоо бүх зүйлийг бол бид эндээс бас мэдэж авлаа л гэж бодож байна да. За цааш тэгээ багийн засаг дарга нартаа бас энэ мэдээллийг хүргэж ажиллахгүй бол төр иргэний одоо анхан шатны нэгж болсон багийн засаг дарганы маань мэдлэг боловсрол нь байгаа учраас бидэнд бас хүндрэл үүсэх тохиолдол гарах юм байна. Тийм учраас бид нар одоо энэ асуудлыг бас сайн ойлгож авлаа л гэж байна. За манай аймгийн хуулийн хэлтсийн даргын урилгаар хуульчдын холбооны одоо сургагч багш бөгөөд манай Натратын танхимын одоо ерөнхийлөгч байсан оюун чимэг дарга манай аймагт урилгаар ирж бүх сумдын одоо үүрэг гүйцэтгэгч буюу тамгын дарга нарт энэ өв залгамжлалын талаар одоо сургалт сурталчилгаа явуулж байгаад бол маш их талархаж байна. Ер нь энэ аймгийн сумдын үүрэг гүйцэтгэгч нар бол үнэндээ одоо эрх зүйн буюу хуулийн мэдлэг багтай янз бүрийн одоо мэрэгжлийн хүмүүсүүд байдаг учраас өв залгамжлалын талаар бол ойлголт одоо их тааруу байдаг. Энэ талаар бол үнэнхүү одоо энэ сургалт бол их ач холбогдол өгч ач холбогдолтой энэ хүмүүсүүд одоо өөрсдийн сонирхсан, өөрсдийн мэдэхгүй байгаа, өөрсдийн хийж үзээгүй одоо зүйлүүдийг энэ сургалтаас сурч мэдэж тэрнийг улам цааш нь лавшруулж өөрсдөө мэдээгүй зүйлүүдийг асууж өөрсөндөө зохих хэмжээний мэдлэг олж авлаа гэдэгт бол би талархаж байна. Ингээд цаашдаа ч гэсэн одоо энэ юуны талаар сургалтын талаар бол одоо аймгийн сууж байгаа натратын хувьд би бас нэг жижигхэн сургалт явуулах юм байгаа. Энэ ч гэсэн мөн одоо түлхэц болж өгч байгаад нь талархаж байна. За арчаан цумын хувьд бол өв залгамжлах эрх түүнтэй холбоотой одоо натратын үйлчилгээ үзүүлэх энэ чиглэлээр бол бас сум орон нутагт голцоо одоо тулгамдаг асуудал бол одоо иргэдийн өмч хөрөнгөтэй холбоотой, аяд хөрөнгөтэй холбоотой, дээр нь одоо тэтгэвэр тэтгэмжтэй холбоотойгоор бол өв залгамжлах эрхийн гэрчилгээ одоо бичиж олгогддог. Ихэвчлэн одоо тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой өндөр насны тэтгэвэр авч байгаад нас орсон иймэрхүү хүмүүсийн одоо ар гэрийнхэнд нь одоо түүний одоо өнгөрсөн цаг хугацааных нь одоо тэтгэврийг нийгмийн даатгалаас бол нийгмийн даатгал халамжийн чиглэлээр бол олгогддог. Үүнтэй холбоотой одоо өглөх эрхийг бол шилжүүлж ингэж ажиллагаа бол нэлээдгүй олон байдаг. За үүнтэй холбоотойгоор орон нутагт одоо натратын үүрэг гүйцэтгэж байгаа хүн бол тамгын газрын дарга тухайн тамгын газрын дарга байдаг. За энэ чиглэлээр бол сум орон нутагт тулгамддаг асуудал гэх юм бол хуульч мэрэгжлийн хүмүүс биш натратын үүрэг гүйцэтгэгч энэ хүмүүс бол албан ёсны одоо хуульч эрх зүйч мэрэгжилтэй хүн байх одоо шаардлагатай байдаг. Тэгэхээр бол тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлт гэдэг юм уу одоо байх ёстой шалгуур үзүүлэлт бол заавал эрх зүйч хуульч мэрэгжилтэй байна гэсэн заалт байдгүй учраас одоо давхар энэ үүргийг гүйцэтгэхэд бол бас хүндрэл бэрхшээл бол гардаг юм байна. Гүрэн цаашдаа одоо нөгөө бодлогын хүрээндээ одоо орон нутагт одоо албан ёсны нотариотч ажиллах ийм шаардлага бол асар их байдаг. За тамгын газрын дарга бол олон чиглэлийн одоо онцгой байдал, за цэрэг хүчний одоо чиглэлээр гэдэг юм уу. За дээр нь одоо орон нутагт одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ засаг даргын шат чатны засаг даргын үйл ажиллагааны мөрөө хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ чиглэлээр ингээд олон салаа
ажилтай байдаг учраас энэ нотрочийн үр гүйцэтгэгч энэ ажил бол одоо нийт тамга газрын даргын одоо нэг 20-30%-ийн ажлыг бол орон зайг эзлээд идэг ийм төлөвтэй байдаг. Ингээр бол одоо эрх зүйч, нэгдүгээр эрх зүйч, хууч мэрэгчлээ хүн байх ёстой гэдэг шалгуур үзүүлэлтийг одоо хангадаг ийм хүмүүс бол бас их тамга дарга нарын хувьд бол Булган аймгийн хэмжээнд бол их цөөхөн байдаг. Тэгэхээр цаашдаа бол энэ албан ёсны нотрочийг бол орон нутагт тусгаалan ингэж ажилуулах шаардлага бол энэ дөрөнд байдаг. Эргээд энэ маань одоо хуулийн хариуцлага нэлээд өндөр гарах үр дагавар нь бол бас нэлээд одоо хүний амьдралтай, ажил мэргэжилтэй энэ холбоотой байдаг учраас бол энэ дээр заавч одоо нэг албан ёсны нотрочийг ажилуулах ийм шаардлага одоо орон нутагт бол тулгараад байгаа юм. За манай сумын хувьд бол онцлог байгаа. Аймгийн төвийн сум хүн ам харьцангуй бусад сумтай харьцуулахад бол их байдаг учраас аймгийн төвдөр бол тусдаа бол натрачд ажилладаг. За Булган сумын тухайд бол хүн ам ихтэй учраас тамгын газрын зүгээс бол аль болохоор иргэдэд натратын үүрэг гүйцэтгэх байхгүй ч гэсэн иргэдийнхэн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх тал дээр бол илүү төлөвлөгөө анхаарч ажилладаг. Өнөөдрийн сургалтын хувьд бол одоо ялангуяа амьдралд хэрэгцээтэй хүмүүс одоо яг бодиттой шаардлагатай ийм мэдээллийг өгж байгаад бол миний өмнө талархалтай хандж байна. За өнөөдрийн сургалтаар бол хүмүүсийн одоо хамгийн түрүүнд амьдралд нь өргөн одоо тохиолддог өв залгамжлал тийм ээ өв залгамжлалын эрхийг хэрхэн эдлэх үү, эрхийг хэрхэн хамгаалуулах тал дээр бол ийм сургалт явж байгаа нь бол үнэхээр бас талархууштай. Тэгээ одоо бас ингээд үргэлжлүүлээд бид бол Булган сумынхаа иргэдийг хамруулж тусад нь сургалтанд хамруулахаар мэдээлэл бэлтгээд холбогдох хүмүүсийг ураад ингээд цаг товлоод ажиллаж байна. За манай Хялган тос сумны хувьд бол өв залгамжлалын асуудлууд Хялган тосоо чихгүй ер нь бол байх ёстой асуудал байгаа. Тэгэхээр манай тосгоны хувьд гэж ярих юм бол иргэд өөрсдөө өв залгамжлалын талаар мэдээлэл байхгүйгаасаа болд юм уу? Яг тэр эцэг эхээсээ өвлөгдөж үлдсэн юмудаа мэдэхгүй тэрийг эргэж баталгаажуулаад ингэх ёстой гэдэг үйлдэлүүдийг мэдэхгүйгээсээ болоод тэр болгон нэг тийм өв залгамжлалын асуудал яригдсан юм уу тэрээс байдаггүй их бага. Тэгэл тэрэн дээр яг нүг одоо жишээ дурдтал зүгээр хэд манай эцгийн газар байлаа гэтэл тэрийг юусоо шилжүүлж аваагүй нэ л тэнд ингээл амьдрал байдаг. Манай эцэг энд амьдарч байсан гэсэн нэг. Тэгэхээр зэрэг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг иргэдэд юусоо тэр өв залгамжлалын талаар энэ өөрсдийнхөө эд хөрөнгийг бүртгүүлэх, өөрийн бүртгэл хамрагдаж өөрийн яг эзэмшилт өмчлөлд оруулах талаас нь иргэдийн бас энэ хууль эрх зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх нь бол яг одоогийн тухайд бол хамгийн нэгэн шаардлагатай асуудал гэж. Өөр бусдаар бол нэг асуудал байхгүй юм тийм. Иргэд ингэ мэдээлэлгүй байна гэж хэлж штэ. Манай федерал тамга газрын хатгаас яг тэр чиглэлийн ажлууд ямар ажлууд хийж байна? Тэр чиглэлийн ажлуудыг яг зүгээр ерөнхийдөө бол нэг иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр улс орны юм хэрэгжиж байгаа шүү дээ. Яг тэр хөтөлбөрийн дагуу яг зүгээр хаяа нэг иргэний танхимаар сургалт явуулах тиймэрхүү юмуд хийдэг. Ганцхан тэр одоо тамгын газар доторход ганцхан төрийн захиргааны мэргэжилтэн маань эсвэл одоо цагдаатай нийлээд нэг төрийн хөөгн дэндэл өөрсдийнхөө урын төлөв. Тэгэхээр зэрэг яадаг вэ гэхээр зэрэг улсуудад нэг тийм энэ дэр бас их асуудалтай байдаг. Асуудал гардаг. Яагаад тэгэхээр бид нарт ингээ байнга ингээ яг иргэдэд ингээ сургалт тийм сурталчлага ингээ өөрсдийнх нь ирсэн боловсролыг дээшлүүлэх хэрэгэд өөрсдөө хэрэгтэй гэдгийг ойлгуулаад хэлье гэхэд энэ нүг дандаа л бид нар чинь ингээл яг орон нутагт байнга л өөрсдөө бэж идэг. Тэгэнгუთ зэрэг гаднаас өөр ингээ одоо жишээ нь хуульчтай мэргэжлийн хуульч гадна дотны хүмүүс ирээд ингээ яхаар зэрэг усууд чинь сонсох нь байна. Тэр хүмүүсийг ойлгоно, хүндлэн. Тэгэнгუთ бид нар бол өөрсдөө ингээд нэг онхор дотор бүгдээрээ бэж идэг учраас зэрэг за энэ юу ач мэдээж гэдсэн байдлаар шандж болно. Хүндээ яаж шандж болно? Гэх мэтчлэн байдлуудаас болоод нэг жоохон яг орон нутагт бол эрх зүйн боловсролыг хөгжүүлэх ажил бас нэг тийм миний хувьд бол хамгаалтгүй л гэж боддог.